төлөвөнд хийцэн. За манайхаа part 2 бүдэд ирсэн бичлэгнүүдээр part 2-оор асуултуудаа эхлүүлцгээе. За. Хөшийн ирсэн бичлэг маань хайцсан. Чи түрэн буруугаа устгацсан юм шүү эсвэл аль харин. Та устгацсан шүү дээ. Би биш. Нэм үү? Тийш дээ. Тэр өөрөө устгацсан бисэн биз. Зя. За. Энд шүү дээ. За. За, юугаа асуултаар эхэлцгээе. X-тэйгээ буцаад нийлэх зүгээр гэж боддоггүй нэ. X-тэйгээ буцаад зүгээр шүү дээ. Хэрвээ ингээд салаад салцсан л бол X гэсэн үг шүү дээ. Тэгэл хэрвээ тэгэл нэгэндээ стил ингээд хайртай татдаг хоёр хүн хоорондоо ингээд зөвлөцөл хоёлоо буцаа. Угаас тийм тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Энэ бол амар нормал зүйл. Яа, би ч ингэж бодож байна уу? 18 настай өөрсдөө хандаж хэлэх үг гэсэн нэ. Одоо нэгэн төл өнгөрцөн юм чи юу хэлэх вэ? Тий? Тийм. Гэхдээ яг хуу хэрвээ 18 настай хүмүүс үзэж байгаа юм бол хит их битээ өөрсдөндөө амар их юм дарамт өгөөрэй. Заавал ингээл амар мундаг ахалтгүй зүгээр л ямар ч гэсэн унтгаар хичээгээл аль болох ингээл дээрдэл явал зүгээр тэрнээс шиг ингээл амар дарамтаад 25 нас гэхдээ заавал тэгнэ тэдэн жилийн дараа их заавал ингэн би заавал ингэх ёстой гэд битээ өөртөө тэгэрээ. Тэгэх юм бол айгүй хурдан залхаад жоохон шантарч магадгүй. Хэрвээ айлын ганц байх байсан бол яах байсан бэ? Одоо төсөөлөхгүй. Өстө төсөөлөхгүй анхнаасаа олуулаа төс. Намайг төрөхөд л олуулаа байсан гэж. Тийм. Олуулаа болохоор ганцаараа төсөөлөх байна. Эмэгтэй хүн байхын хамгийн хэцүү юу вэ гэж ингэхдээ ер нь бол эмэгтэй хүн байх угсаал хэцүү те. Миний бодлоор ингээд эмэгтэй хүн яг бүх юмыг биеэрээ амар үрдээ юмсан нэгддэг. Би сэтгэл зүгээрээ ер нь тийм тэгээд илүү их эрэгтэй хүнийг бодвол илүү их сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх нь их илүү их тийм дааврын өөрчлөлтгээд давхар тиймэрхүү юмд өртгөн их тэгэл ер нь жоохон эрэгтэй хүнийг бодвол арай жоохон эмзэг юм байдаг учраас тэр хэрээрээ илүү их өвддөг шаналдаг ч юм уу ер нь. Гэтэ эмэгтэй хүн байх бол амар гоё. Хэцүү нь юу вэ гэвэл одоо тийм тэгээ биений мэрхээс өсвөлээ сар болгон гэж цусна гоожол өвддөг нь өвдөөл те өвддөг нь гээл ингэ байх чаа бас хэцүү. Тэр бол бас сайхан зүйл биш шүү дээ. Ер нь сар болгон те. Тийм тэгэхээр тэр талууд нь л юм да. За энэ асуултыг юусоо ойлгодгоо гэж. Ээжийнхаа хинтэн илүү хайртай байг нэ. Додолчих юм уу? Тэгээ яахын додолцсон нэг яасан болох юм. Аав зүрх оронд додолчих. Тэгээ яасан нь илүү хайртай л болчих гэж. За энийг бол хинжишгүй шүү дээ ер нь бол тэгээд ойлгомжлоо. Тий. Нэг жоох хүмүүсийг нэг ингэж асуугаад байдаг шүү дээ. Хөрхтний амар хэцүү байдаг багтаг гэж. За энд илүү хайртай гэдэг. За бүүдээ хичээс өсөө ургал гэж бодчих нэг нэ ургал шүү дээ тэгж байгаа л ургал шүү дээ одоохондоо би ингээд ийм байх дуртай байгаа. Ер нь цаашдаа тэгээд ургах лэлгүй. За why тэгэхэд үсээ нэмжтэй хариулсан нэ. Гоё болохоор YouTube-д бол итгэвтэй байх уу цаашдаа гин ер нь итгэвтэй байна. Гэхдээ бас энийгээ зохицуулах гэдэг чинь амар том ажил гэдэг учраас айлуулах гэж байна. Тийм ажил амьдралтайгаа тийм бичлэгтэй хамт идэх та нартай амар их баярлалаа шүү. Баярлаа. Их баярлалаа. Би түн хэлцээ байсан. Ямар зан аршинтай хүнд дургүй вэ? Яг дургу аршинтай хүн гэсэж яг тийм дургу зам байгаа гэх юм. Ер нь өнгөрөө хүн л ястаа мөн. Тийш тийм саагуу нэг ийм амар өнгөрөө хүмүүсээс тийм хүн. Би бол тийм зантай хүнд амар дургу. Тэгээ бас амар пялдгануур хүн байх юм бол бас муухай гэл. Бүр ил цагаан хүн дургу. Гүг атаарах уу гэж хүмүүс шууд атаарах чинь гэж илэрхийлдэг байхгүй юу? Илэрхийлдэг нь бол яг өнгөрөөгөө илэрхийлж болж юм. Гүг миний бодлыг яваад игээд ингэ дуугаа юм биш. Тэгээ юу шүү дээ. Тэгээ игээд тийш дээ. Тэгээгүй. Тийсэн. Би танд дуугаа болчихлоо. Гэтэ ер нь нэг иймэрхүү зангууд хүн болгон л дурггүй шүү дээ. Тэгээл зарим нь хүн болгоны дурггүй зан чанартай хүн дурггүй гэж. Тийм. Тэгээл тэр зан өөртөнч байдаг, өрөөлтч байдаг. Тэгээд ер нь бол тийм яа. Өдөр тутамдаа монголоор ярьдаг юм аа.
Манай үсгс чи нөгөө нэг юм хоорондоо ярьж байгаа нэг муужгын имжлэг гэдэг шүү дээ. Тэр юм шиг байна. Монголоор ярина уу чинь Монголоор л ярьлаа л ер нь бол. Гадаад хүмүүстэй харьцахтаа л гадаадаар ярина, англиар ярина. YouTube дээр бичлэг чиний санаачилсан бэ гинэ. Би санаачилсан. Чамааг ирэхээр хоёулаа гоё бичлэг хийя гэж ирэхээс мань өмнө бас санд болгосон. Тэгээд би эрэнгүүт нь бас ингээд хамтран ажиллаж бас. Ер нь бол энэ хүнийг ер нь ингээд таньж хамтран ажиллаад ингээд бизнес хийгээд үзүүлсэн ямар хүн байх вэ гэж бодоод. За тэгээд ичдүүсийн дурсамж бүтээхээр тэгээд шийдсэн. Glow up tips гинөө. Нөгөө та нар glow up tips сонсомоор байвал нөгөө нэг бикчээгийн битэр зүг бикчээгийн ярьдаг аахгүй ямар үгүй. Тийштэй бикчээ нөгөө бикчээ битэр туртаа штэ тий. Амар nice. Өөрхөштэй. Би анх дургу байсан. Надад зүгээр амар юм заваас нэгдэд идэвс юм а. Би ингээд гэрийг харахаар амар замбрааг өөрөө ч заваана мэддэг угаасаа. Тэр нь ингээд намайг үзэхээр амар туххуу болгодог гэсэн. Гэхдээ ярьж байгаа юмнууд нь бол надад амар таалагддаг. Тэгээд сүүлийн бичлэгнүүд нь бүр таалагдж байгаа. Тэрний ингээд энэ одоо яаж glow up хийх үү гэдэг энэ бичлэгийг үзээрэй. Тэр тэгээд гэх юм бол яг надад гойс нэгцэн тэр. За өөрсдөө хамгийн итгэж явдаг хүн хэм бэ нү? Өөрсдийнхөө хамгийн итгэж явдаг хүн хэм бэ? Гэр бүл. Гэдгийн гэр бүл. За та хоёр тусдаа гараад амьдрал хувьдаа блог хийх үү гинэ. Хойлоо нэр бодож үзэж байгаа юм тийм шүү. Хойлоо ер нь яагаад нэр тусдаа амьдрна гэж ер нь бодож байгаа юм. Харин тий. Хөөе ямар блогоо тэгэл хийх л ахтай энэ чинь нэгэн тэглүүлсэн зүйл. Яа н хойлонд нь одоо ингэ бодох шин юм гараад ирчихлээ шүү. Тийм шүү. Энэ гэхдээ ийм асуулт бас амар орж ирж шүү. Үгүй ээ бас тийм. Мэдээж бол миний бодлоор л хийх баха. Тэгээ угаасаа л хийн. Тэгэл гэхдээ мэдээж дараа бүдэгийнхаа юм дээрээ л явна. Тусдаа дараа нь энэ бүдэн энэ гэсэн юм гарч ирэхгүй. Тэрэнд бол амар ихтэй. Яа. За нэгнийхээ бид орвол хамгийн ихэнд их 3 зүйл гинэ үү? Би бүдгийн биеинд орох юм бол яах юм бол шүн оройгоор амар хитэн. Ерөөсөө одоо ингэ чинь тэг чинь идэхгүй гэхгүй амар хитэн. Би тэгвэл өстой өглөө оройдоо босч хөтлөө алхах. Алхаж дасгал хийж сунаалт гиз таталт юу гэдэг йога хийж бясалгал юм. Тэгээд бүдгийн биеин дээр ингээ 3 юм болчих юм шиг. Яах юм байхгүй байна. Яг тийм юм. Нэр яа цэвэрлэлтэй л энэ тий. Яг ингээл орчуул чи яах вэ нэр өглөө сэргийл. Тэгэл унтаал босоод ирсэн чи миний биеийн сэрүүл яах вэ? Би юу яах юм бэ? Бас талента өөрийгөө харж агаад гэ харж үзэх юм. Халгадч малгаж үзэх юм болов уу? Би бол яана яаж бошуун биендээ орох вэ гэдэг ингээд хайх баха. За. Хоёулаа ятр за энэ жоо. Хамгийн их үзхийг хүсдэг дуучин төгөл. За би энэ 8 наснда ер нь Аделийг л үзчих юм бол тэгэл би өөр хүсэдэх юм байхгүй те. Миний амьдралын гол зорилго даанч дуучин маань гэж. Одоо цааш тоглолт хийх юм уу бас сайн мэдэхгүй байна. За таних миний чи хин гэж бодож чинь би яг өөрөө ч ойлгохгүй. Нөгөө хин болов топ юм болов? Үгүй. Тэгвэл Justin Bieber юм болов? Яг магадгүй. Тийм би Justin Bieber амар специфик нэг юм амар юм сонсдгоо болохоор тийм. Justin Bieber юм шиг байна. Тийм. За Монгол дээрээ хамгийн түрүүнд юу хийх вэ гинэ? Хөдөө явна. Тийм би бас яг амар хөдөө явж гоё ингээд гоё аялалч ингээд гоё гадаа. Тэгээ гоё юм шин өрөмтэй талах хэдмэр амар гоё яг юм хөдөөний гоё боорцгэн дээр талахтай. Тэг яг л өрн хөдөө гараал яг юм гоё далаа дээр хөсгөл талаа очмоор байна. Яа Монголд ч үл тийм л юм их юм. Бүтэн нэрийг нь хин гэдэг юм болоо. Намайг даваа жаргалын инхтэр гэдэг. Даваа жаргалын бүрвдэр гэдэг. За энэ жил хэдэн үстэй хамгийн ихтэй хэдэн үстэй ном уншижсэн бэ гинэ. Нөгөө нэг ногоонууд нь лам. Тэр миний уншижсэн хамгийн зузаан ном баха. Чи тэрийг уншсан биз дээ? Ногоонууд нь ламыг. Нөө? Тийм үү?
Тэгтээ уурч байгаагүй. Яагаад имлэг асуусан бэ гэсний юм жирэмсэн болчих хүний ингэдэг юу тавьцаахаа. Намайг нэр имлэгийн Монголд байдаг сайн имлэг хилээч гэдэг стори хийсэн чи жирэмсэн болцсон гэж амир хүн асуусан. Гүү шүү, ер нь бол эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч жирэмсэн болохоор л имлэг болчихгүй байгаа шүү. Тэгээ эн чинь нэр нь бол тодорхой тогтмол зүйлийн үзүүлэх ёстой байдаг шүү дээ. Тийм учраас ямарваа нэг юм битээ нэг жаас нарж байгаарэ гэж хэлээ. Бид хоёр үзүүлэх гээгүй л дээ Монголд яг тийм имлэг Хэрэг болоод тэгээд асуусан байгаа. Тийм. Ороо дүүтэй юу гинэ? Би 2 дүүтэй, бүүдийн 1 дүүтэй гэхгүй. Оо яана тийм юм мэдээгүй шүү дээ. YouTube хийсэн сууш ямар өөрчлөлтүүд гарсан бэ гинэ? Гой асуулт энэ. Чи эхлээд хариул. Би эхлээд хариулах уу? За тэг. За. YouTube хийснээс хойш уу мэдээч яг бүр яг хүмүүсийн харагдах үйл өөрчлөгдсөн зүйл бол хідэн тоонууд бол өөрчлөгдсөн. Бид хоёр YouTube-ыг анх хийж эхлэхэд 0 subscribe-тай эхэлсэн. Одоо ингээд 80,000 авдаггүй 100,000 олох гэж байна. Тэгээд Instagram дээр бас мэдээч дагагч нарын тоо нэмэгдсэн. Энэ бол яг харагдах үйл ийм хамгийн ихний өөрчлөлт. Бит хоёрын хувьд гэх юм бол яг тийм амар зан аашны хувьд юм уу эсвэл яг бид хоёрын хүн талаасаа гэх юм бол бид хоёрт нэг өөрчлөгдсөн юм байхгүй. Зүгээр амьдралын хэв маягт бичлэг хийн гэдэг нэг юм цаг гаргах одоо тийм нийт шаардлага гарч ирсэн. Тийм зүйлдээ цагаа зарцуулах, яаж бүтээлч байх уу, ямар бичлэг хийх үү гэдэг иймэрхүү зүйлийг бодоход бол ийм энэ бол нэг өөрчлөлт гэж бодож байна. Тэгээд өөр бичлэг хийдэг байсан байх юм бол нэг жоохон өөр юм ихээс өөр тий. Утгагүй арай нэг бичлэг хийх илүү гоё сонирхолтой амьдрах бас нэг гоё боломж олж байгаа. Тэгээд өөр өөрчлөлт гэх юм бол өөрчлөх үнцэн өөрчлөлт болох байхгүй дөө. Тийм. Асуулт гэхээс илүү зөвлөмж авах гэсэн юм аа. Би Мяралаг болохоор ангийн хүүхдүүдээс яах хичээд байдаг гинэ. No girl. No. No girl. Би бол Мяралаг байсан шүү дээ. Би чинь нэг хэсэг амар тарган марган байсан. Би ч гэсэн тарган байсан. Тэгэл 10 жил угаас тэгэл тиймэрхүү зөндөө гэдэг юм дөө. Тэгэл аянда битгий өөртөө хүн дээр тусгаж аваараа тэгэл аянда л гай болчих. Тэгээд Мяралаг хүүхдүүдийг ийм хөөрхөн угийн бондгор ч юм уу иймэрхүү хүүхдүүдийг хараад хэрвээ шоолоод ч юм уу ингэж байгаа бол ёстой муу гэсэн наад тийм бол ёстой жоохон бүр амар тэнэг хэрэг. Тэгэхээр зүгээр л энэ бол зүгээр хэвийн зүйлийг өөрийнхөө биеийн тартаагаараа өөртөө гоё өөрийгөө гоё цэвэрхэн авч явдаг, ариун цэвэртээс анхаардаг тиймэрхүү байгаарай. Тэгээд тийм жим юм бол тэгэл өөрчлөгдөж болдог зүйл те. Тийштэй. Хамгийн чухал юм бол ерөөсөө тэрийг хүмүүсийн юу ч хэлж байгаа хамаагүй зүгээр өөрийгөө ингээд хайрлаад тэрийг хүн дээр тусгаж авахгүй явах юм чухал шүү. Тэгээ хэрвээ өөрийгөө Мяралаг гэж бодож байгаа бол те яаж ирүүлээр хэрхэн зөв гоё бие галбиртай болох уу? Утга учиргүй хоолоо хасч өөрийнхөө эрүүл мэндийг хохирож болохгүй те өчнөө гоё эрүүлэр хоолоо хасах, жингээ барих, зөвлөмж өгдөг мундаг хүмүүс байна. Тиймэрхүү арга замуудыг хай те. Тэгэх юм бол илүү өөртөө ихтэй болно. Зөндөө гоё боломжууд гоё өөрчлөгдөх арга замууд байгаа. Сүргээр биш гоё эргээр өөрчлөгдөж өөртөө дуртаалаарэ. За дараагийн асуулт. Наана очуудыг хамгийн сайн ойлгосон юм юу вэ гинэ? Америкт ирээд хамгийн сайн ойлгосон юм уу? Бүх орчинд дасан зохицдог байх хэрэгтэй юм билэ. Одоо ингээд жишээлбэл миний хувьд гэх юм бол найз нөхдөд болж сурах те ингээд зожиграал ингээд би ч тийхгүй гэхгүйгээд авах хамгийн утгагүй зүйл олон найзтай болж хийж үзмээр байгаа юмнуудаа хийж үзэх, үзээгүй юмнуудаа бас үзэх те. Тэгээл гой орчиндөө дасан зохицох, дуртай дургүй хүмүүсийн хажууд байсан ч гэсэн тухайн орчныхоо vibe-ийг нэвтэхгүй байх, мэдрэмжтэй байх. Тэгээл ер нь минийх төстэй ч гэсэн жоохон өөрөөр хэлэх юм. Нэг тухгүй байгаа ч гэсэн тухтаад нөгөө тухгүй газараа дасан зохицох сурах. Окей. Ер нь тэгэл хүний газар гэдэг чинь бүх төрсөн их орон шиг, төрсөн гэр бүр гэр шиг бол байхгүй шүү дээ. Тэгэхээр аль ер нь дасан зохицож сурах, юмыг байгаагаар нь хүлээж авах ч юм уу тиймэрхүү зүйл бол ер нь амар хэм сурдаг дөө.
гэрээ яаж санах уу? Үгүй яаж санах уу гэнэ гэрээ санахын Гэрээ бас яаж санах уу гэдгийг сурна. Яаж санах уу? Тий. Эзэмгүй арал дээр 14 хоног амьдрахаар их бай. Ямар алдартантай хамт амьдрах уу гэнэ? Алдартан хамт явахгүй хөө бид тэгж. Алдартантай хамт явхаар бол би Dwayne Johnson Rock-ыг авч явна. Энэ ахыг авч явна. Миний crush. Oh my god, амар гоё. За Намайг ямар ч хэлсэн чон нохон хоол болгочихгүй байх. Үлсчихгүй байх гэж. тэгвэл тархан олон хоног алдаад идчихээ. Ямар муу ярим ярьдаг муу ярим юм бэ? Хамт танилцаад очоод. Гүй очоод яаж хамт survive хийх үү? Тим хүнтэйгээ л хамт явна штэ. Тэгвэл син зодон хийдэг. Зодтдог. Син болцонтэй ямар хүн бидвэл болцонтэй. Мэдгүй чи дэлгээ аваад явахгүй. Болцонтэй. Яа очоод хоёлаа хамт дуулаад сууж чинь. Болцонтэй амар гоё том залгууд том зүсгсэн. Муудалсныхаа яаж эвлэрдэг вэ? Эвлэрдэггүй штэ. Тэгвэл эвлэрдэг л дээ. Яг эвлэрэлтийн үйл ажиллагаа явагддаггүй эвлэрсэн л гэдэг шүү дээ. Тийм ингээд жоохон Хайчулаад аавуудад хожигдсон нь хожигдсныхоо 24 цаг yes гэж хэлээд хүслээ биелүүлэх гэнэ үү? тийм бичлэг дараа нь тусна хий. Скриншот хийчих. Тийг хүсгүй би юм яах вэ? За ерөөхдөө бол нэг юм шхүү асуултууд ирсэн байна. Тэгээд маш олон асуултууд давхцсан учраас бас давхцуудыг нь хамтдан базад хариулсан шүү. Тийм тэгээд бит хоёроос ингээд нөгөө амар гоё асуулт асуух юм уу? Үсээ яаж арчилдаг вэ? Хэрхэн арьсаа арчилдаг вэ? Скин гэрээ хуваалцаач те тэгэл гоё яаж турах уу? Бит хоёрыг тийм одоо нэг надаас нэг ийм асуулт асуусан. Энд бүр ингэж чухалчилж хариулж өгөрө гэсэн заяа. Нэг охин нэр хэлэхгүй л те би мэдхгүй. Гэхдээ нэг охин ингэсэн мэсэн заяа. Сугандаа амир хүстэй. Тэгээ бикинийхаа хэсэгт бас ингээд амир хүстэй. Тэгээд энэ үснүүдээс амир ичдэг гар хөлн дээр амир хүстэй. Энийгээ яаж зохицуулдаг вэ? Тэрийг яаж арчилдаг вэ гэсэн баггүй юу? За тэгээд миний өгөх хамгийн ихний зөвлөгөө бол яг юунаас яагаад ичээд байгаа юм бэ? Энд чинь дэлхийд дээр хүнд байдаг л тийм дэлхийд дээр хэдэн 7-8 тэрбум хүн байна. Энэ бүх хүн л тийм үстэй тий багч бай, ихч бай, шар хар өчнөө л ингээд үстэй. Энэ болыг хүний бүр юм физикли цаанаасаа байх ёстой юм зүйлээ. Нэгт ийм болохоор ерөөсөө ичээд байх ямар шаардлага байхгүй. Тэгээ мэдээч ариун цэврийнхаа хувьд те ингээд учиргүй амир ингээд сугных уснасаа гаргаад байх нь бол ингээд одоо зохимжгүй учраас зүгээр бит хоёрын хувьд бол тэрэнд ерөөсөө санаа зовдггүй зүгээр л вакс ичдэг. Тэрээс иш ингээд салаанд очиж хийж болно. Гэрээ нөхцөл дүүрээ яаж хийх үү сураад бас гэртээ хийж болно. Тэгээд ер нь эхлээд анх одоо ингээд нэг өсвөр насны хүүхэд ч юм уу анх сурал ингээд яаж хийхээ мэдгүй. Тий анхаарал тавьж эхэлж байгаа бол мэрэгжлийнхаа нүн дээр очиж эсвэл гэр бүлийнхаа ээж эгчтэй ч юм уу хандаад аятайхан салаанд очиод тийм хус нь хүмүүс шүү хус гэдэг зөвлөгөө өгдөг хүн байдаг юм билэ. Хизээч хусч болохгүй шүү. Тийш тэгвэл яг эртний үнээс ах шиг урган тий. Болно шүү. Тийм. Тэгээ одоо ч гоё нөгөө нэг хэрвээ жоохон том мон байх юм бол лазерт хэдэн наснасаа хойшоо орж болох үү тий. Лазерээр үсээ арилгадаг байж болж байна. Үсээ гоё ингээд тогтмол вакс хийгээд тэгээ зөв арчилж болж байна. Тэгээд тийм болохоор хизээч бити өөрийнхөө илүүдэл хүснээс ичээрээ. Тийм байна. Ямагт тэнд чинь ямар нэгэн шийдэл байгаа. Тийм учраас стресс дээрээ. За тэгээд болчихгүй тий. Яа. Тэгээ бид хоёр яг дараад нь ингээд өөрсдийнхөө чатгаарыг хүмүүсийн хамгийн их асуудаг бас юм зөвлөгөөч явахтай бид хоёр өөрсдөө л хийдэг юмнуудаа л хэлнэ гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү юм хийнэ. Тэгээд одоохондоо л биш. Гэхдээ жоохон том болж байгаа. Тийм жоохон том болж байгаа. Өөрсдөө л сурж байгаа тийм. Тэгээд өнөөдрийн одоо part 2-ын хамжлагтанд дэсэн баярлалаа. Тэгээд бид хоёрын бичлэгийг та бүхэнд үзсэйт маш их баярлалаа. Эпизодыг тэгээд бас бид хоёр бомбсоо бид хоёр бас гоё
Та бүхэндээ баярлалаа. Дэвсүүлье. Bye bye. Тэгээд Бид 1 хоёр 2 3 би нэнаа. Тэгээд спторыг лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дандаа үзэж хамт байдагт баярлалаа. Bye. Бид хоёр дуустав. бид хоёр зогсоогоочод очоод Яагаад? Би тантай ярилцж үзье. зогсоо юу? Ярилцъя л доо. Дурсан. Дурсан. Дурсан.